2025 оны 8 сарын 29-ний өнөөдөр барилга хот байгуулалтын яамн дээр Улаанбаатар хотын хамгийн анхны дип geothermal буюу газрын гүний дулааны суур тайлангийн бол үр дүнгийн хилцүүлэг эхэлж байна. 2025 оны 1-р сард нийслэл Улаанбаатар хотын засаг дарга болон барилга хот байгуулалтын яамны сайтын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж Улаанбаатар хотын агаарын бохирдол гэдэг том асуудалтай тэмцэхийн тулд дулааны асуудлыг ирээдүйн чиг хандлага шинжилгээ ухаан дээр суурилж газрын гүний дулааны асуудлаар бол шийдвэрлэе гэдэг энэ бол технологийн шийдэлд хүрж бол ингээд явсан. За энэ технологийн шийдэлд хүрээд технологийн шийдлээ суур судлаа хийлгүүлэхийн тулд Монголын шинжилгээ ухааны харьяа орон геофизикийн хүрээлэнтэй бол хамтарч ажиллаж анхны хөрөнгө оруулалтыг бол нийслэл Улаанбаатар хот болон барилга хот байгуулалтын яамнаас гаргаж Улаанбаатар хотын хэмжээнд бүтэн мөн Сэлб хот болон Хүннү хотын хэмжээнд хэсэгчилсэн байдлаар бол наривчсан суур судлааг бол хийлгэе гэсэн. За эхний тайлан үр дүнгээр бол Хүннү хот дээр бол ойролцоогоор гүний дулаан ашиглах магадлал нийтдээ бол 90% дээш, Сэлб хот дээр бол 60% дээш, 60-аас 80 градусын дулаан гарах магадлал нь бол Улаанбаатарын бүс нутагт бол тодорхой байршлууд дээр 0-оос 70% магадлалтай гэдэг бол суур судалгааны үр дүн гарсныг өнөөдөр болон холбогдох эрдэмтэд болон эрчим хүчний яам, барилга хот байгуулалтын яам болон хүмүүс бол хэлцэж танилцж байна. Манай Монгол улсын эрчим хүчний салбарт, барилга хот байгуулалтын салбарт нэг чухал ажил том алхам хийгдэж байна. Тэгээ энэ бол бас бодлогын их зөв шийдэл гэж би хууль тогтоогчийн хувьд харж маш их баяртай байна. Тэгээ энэ газрын гүний дулаан ашиглах нь нэгдүгээрт энэ бол хүлэмжийнхээ ялгаруулахгүй байгаль орчинд ээлтэй, ногоон тэгээ агаарын бохирдолтой ямар нэгэн нэмэлт бохирдол гарахгүй гэдгээр бол өнөөдрийн тулгамдаад байгаа асуудалд бол маш зөв шийдэл. За энийг бас хийхдээ монголчууд маань дотоод нөөц бололцоогоор Монгол улсын эрдэмтэн судлаачдынхаа уурал тарих оюун бодол дээр тулгуурлаж ингэ судалгаа хийсэн нь бол маш чухал ач холбогдолтой. Тэгээ шинжилгээ ухааны академийн орон геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид болон энэ дээр ажилласан зөвлөх инженерүүдтэй бол бас баяр хүргэмээр байна. Тэгэхээр монголчууд бид хэрвээ газрын гүний дулааныг 2 км-с доош гүний дулааныг ашиглаж эхлэх юм бол энэ нь бол бас заавал олон хүн амьдардаг төвлөрсөн газруудаар нүүрс зөөлж тийм ээ үнсгээр энэ агаарын бохирдолтой орчноо бохирдуулдаг, замаа гэмтээдэг эдгээр асуудлыг давж гарах, тойрч гарах маш чухал алхам юм аа. Тэгэхээр энэ дээр холбогдох газруудад бас зөв шийдвэр гаргасан явдалд нь талархал хэлмээр байна. Тэгээд энэ судалгааны ажил үр дүнгээ өгөөд тэгээд бодитойгоор бас газрын гүний дулааны станц баригдах өдрийг бас удахгүй ирнэ гэж найдаж байна. Баярлалаа. Үзэгчдтэй бас ингээд энгийнээр тайлбарлахад одоо энэ ч ингээд харж байгаа. Газрын гүний дулаан гэдэг нь эхний энэ физик цахилгаан сонгожин багцаар гүнлүү ингэж эсэргүүцлийн хэмжиж үзээд тэгээ газрын гүнд байгаа дулаан цэгүүдийг тодорхойлоод байгаа. Тэгэхээр ер нь бол дэлхийн цөмд байгаа магмын дулааныг л ашиглах асуудал. Энгийнээр ойлгвол бид нар Аранхан аймагт халуун аршаа байдаг. Тийм Монгол улс дээр халуун аршаа маань өөрөө магмын хэсэг дэлхийн тектоник хавтангуудын хагаллын завсраар газрын гүн рүү ойртсон магмын дулаан. Тэгээд тэр хэсэгт нь гүний усны урсацтай таараад газрын гүнээр явж байгаа ус дэлхийн гүний магмын дулаанд халж тектоник хавтгалын хагарлуудаар дээшээ гарч ирж байгааг л юу гэдэг газрын гүний дулаан буюу тэр дулаан усыг бид тэр торбо тавиад носоос тавиад ашиглах юм бол үнэгүй хязгааргүй дулааны үүсвэртэй мэдээж их хэмжээгээр авал бол буурна. Гэхдээ ингээд тэр чинь газрын гүний магмаас үүсэж байгаа учраас бол ер нь бол нөөц маш их. Тэгээ биднээс Улаанбаатар орчмын эхний хэсэг гарсан. Одоо энэ харагдаж байна энэ Хүннү орт төсний хэсгээр бол том хагарлууд байгаа. Эхний ер нь бол энгийн суур судалгаагаар бол дулаан байх магадлал. Дулаан энэ чулуулгын онцлогоор энэ чинь боржин чулуу гэдэг газрын гүний магмаас гарч ирсэн чулуулгатай хэсэг байгаа. Тэгэхээр тэр хэсгийн хагарал болон дээшээ гарч ирсэн хэсгүүд бол Хүннү хотоор маш өргөн байгаа. За Улаанбаатар хотын хойд хэсгээр тодорхой цэгүүд дээр байгаа. Сэлб хэсэг дээр бол наривчсан байдлаар тэзүүх шаардлагатай. Хүннү хот дээр бол наривч хэсгэр тэзүүх. Гэхдээ ер нь бол газрын гүний дулаанаар хийх нь ашигтай. 90-с дээш магадaltaй ашигтуудын процент гэж гарч байгаа. Тэгэхээр ингээд ер нь бол ингэж ойлгож байна. Тэгэхээр бид нар бол газрын гүн лүү одоо бол дэлхий дээр дээдл нэг
2000-аас 3000 метрийн хооронд өргөмдөж нэг бол халуун магм, нэг бол халуун магмаар халсан усыг олж тэгээ тэр усыг нэг турбаагаар дээш нь татаж тэр халуун усыг бол айлуудад өгж халаалтаар ингэж явдаг ийм дэлхийн технологи байж байгаа. Энэ бол бүгд найрамдах хятад ард улсад Бээжинг урт бүхэл бүтний хот 20,000 хүнтэй хот энийг бол халж байгаа. Ер нь бол хамгийн анх гүний өргөмжлөх хийдэг Гренланд, Айсландаас ер нь бол энэ Арктик гэрэн гэдэг дэлхийн том хэмжээний компани хойд туул дээр бол өргөмжлөх хийж байгаа. Тэгээд цаашаа мэрэгшиж яваад газрын гүлийн дулааныг бол 2-3 мянган метрийн гүнээс ашиглая гэдэг ийм бол яагаад Монгол улсад бол тодорхой хэмжээний суурь судалгаанууд байдаг, энгийн багжаар хэмжсэн. Тэгээ Монгол улсын шинжилгээ ухааны академи одоогийн геофизикийн хүрээлэн бол тодорхой хэмжээний одоо эрдэмтдтэй боловсрал эзэмшсэн манай докторууд байж байна те. Бүгд найрамд холбооны Герман улсад бол мэрэгчлээ дэвшүүлсэн судалгаан дээр ажилласан. Одоо Улаанбаатар хот бол Монгол улсын хэмжээнд халуун аршаан дээр бас ажиллаж байгаа ийм эрдэмтэд байж байгаа. Тус эрдэмтэд маань нийлээд Улаанбаатар хот дээр ингээд суурь судалгаа хийгээд маш амжилттай үр дүнтэй өнөөдөр ингээд хилцүүлэг хийгээд бид нар дараагийн шатанд бол олон улсын өргөмжлөх бүхий нээлттэй тендерийг бол зарлаа явж байгаа. Тендерийг тэзүү их, бүрэн тэзүү их те. Тэгээ үүнийхээ үр дүн дээр үндэслээд EPC контрактыг хийж сэлб болон гүн урт дээр бол гүний дулаантай болё гэдэг ийм том амбицтай нийслэлийн засаг дарганы хамгаалалтаас бол ажиллаж байгаа. Тэгээ асуудал тийм шинжлэх ухаанчаар хандж байгаад маш их баяртай байна. Тэгэхээр Монголоос улам олон ийм оюунлаг тэгээд эрдэмтэн мэрэгдийнхаа оюун ухаан дээр тулгуурласан тэгээд аливаа зүйлд юм судалгаа тооцоотой ингэж хандах юм бол бид нар бас хөгжихэд бол асуудал байхгүй л гэж байна.